Одонтор суух тавтай морил бий бол хөтлөгчийн хот. Аадар анир нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Энэхүү нэвтрүүлгийг хөтлөгч ганц өх бидэнд бэлтгэн хүргэдэг. Өнөөдрийн дугаарыг чанартай амьдрын үрээтэй Fence Construction-ийн Мөртөн Residence болон бид аз жаргалыг үйлдвэрлэдэг Moncondi брендийн Shera шарсууны хамттан ивент итгэж байна. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн Одмондор суугаар болон NTV телевизээр мөн 83.3 107 хөтөлбөрийн Одмондор радиогоор хүрч байна. За өдрийн байна шээ. Өдрийн мэнд хүргье. За өнөөдөр Аадар анир нэвтрүүлэг Монголын рок хөгжмийн загалмайлсан эцгийн талаар ярих гэж байна. За тэгээд энэ загалмайлсан эцэг гэдэг нэрийг бол одоо хин дуртай нүртээд байдаг бах. Түүнийг нийтээрээ хүлээн зөвшөөрч хийж бас ингэж нэг үе улран тий 10 20 30 40 жилээр тусгадан яригддаг баха. За тэгэхээр өнөөдрийн дугаар дээр хэдүүлээ Монголын рок хөгжим Монголд хэрхэн хөлөө олсон, түүнийг хэн хөрсөнд нь суулгасан талаар тэр залуучуудын маань бас тэр хүсэл мөрөөдлийг хэрхэн боогдуулж хавчиж тий дарж ийсэн түүний эсрэг залуучууд хүчээр биш юм а гэхэд оюун санаагаар сэтгэлгээгээр бүтээлээрээ хэрхэн ингэж дайтж ийсэн тухай сонсох нэ. За тэгэхээр одоо гоё төсөөллийн хэсгийг эхлээд жоохон бүрдүүлэх үүднээс 70-аад оны Улаанбаатар 40 мянгад ард кино театр, Зундар, Жуди, Атман, Жонон Малгай, Тарпизен Джинс, Урт ус, Зодон нүдэн, Пянз, Beatles, Pink Floyd, Deep Purple, Соёл Эрдэнэ, Сэтгэлийн жигүүр, Главлит. За мөнгөн хүрхрээ Монголын рокийн хааны энгэр тогтох хувьгүй соёлын тэргүүний ажилтны тэмдэг боржин хөшөө мөнхийн аялгаа. За энэ үгүүдийг хэлэхлээр ер нь л тэр зураг тэр чигтээ яг ингээ баг буучж байгаа бах. 1970-аад оны Улаанбаатар. За тэгэхээр бүр хойшлуулаад 28 жилийн дараа буюу 1998 оны жихүүн өвлийн талаар хэдүүлээд дууссан. 1998 оны өвөл Транссибирийн төмөр замаар Перм хотоос эрхүүг чиглэсэн буухай галт хэрэг цасан шург зүссэн товтлогно. Галт тэрэгний хамгийн арын халаалт муутай хүүтэн вагонд явж исэн Монголын орчин үеийн хөгжмийн нэгэн үеийг тодорхойлсон Зундар буюу Жудигийн бие генет муудсан. Хамт явсан монгол залуусан Жудиг вагоны хүүтэн хонглоор дамжлан зөөж арай дулаахан купе руу оруулахдаа тэдний нүдэнд нулимс зэлгэнж байлаа. Залуус галт хэрэг зогссон өртөө болгон дээрээс тариа залгуулж арай ядан амьсгааг нь торгоомоор явсаар одоо Улаанбаатарт ирсэн. Энэ бол Монголын рокийн амь насны урсгалыг нээсэн их хүмүүн буюу одоо тэрхүү урсгал нь тасархын даваан дээр эх орн руугаа гэр рүүгээ тэгүүлж яваа нь энэ. Галт тэргэнд суусан мөчөөс түүний амин насны урсгал эргэлт буцалтгүйгээр цаг хугацааны хязгаарлуу хурдлсан энэ байж. Жуди бол олон түмэндээ хайрлагдаж хүндлэгдсэн Монголын хөгжмийн урлагт асар их нэр нөлөөтэй хүн. Улаанбаатарт буумагдсан шууд эмнэлэгт хүргэсэн ч маш их хугацаа алдсан байж. Зундар төрлөх Улаанбаатартай ирээд удаагүй буюу 1998 оны тэр нэгэн гунигт өдөр хамаг амьдралаа зориулсан Монголынхон хөгжмийн ертөнцийг өөр дүмх орхин одсон юм. 1998 онд нас орсон байх нь байна. За тэгэхээр манайхан Атман гэдэг үгийг тий одоо сэргэлэх нь их багасчжээ. Тэрнээс биш Атман гэдэг үг бол одоо Монголын хөрсөнд шингэж бууж эхэлсэн цаг хугацааг дуусгах юм бол 1970-аас 1980-аад оны үеэс нутагшсан гэж үзэж болно. Атман гэдэг бол зөвхөн танхаа балмад байдал биш юм байна. Тухайн үеийнхэн соёлын шинэ урсгалыг, барууны бараа таваарыг Улаанбаатарын залуус таниулж байсан 40-50 мянгадынхаас гаралтай имиж гэж үзэж болно. За дарга сайд урлаг спорт талдартнуудын хүүхдүүд те эрх дураараа өсч үсээ урт ургуулan өөрсдийгөө өргөн өмдөмсч гойж сэгийн малгай драпан полтойгоор ижилсэн. Бие бэлдэр төдийгүй сэтгэлгээгээрээ бусдаасаа илүү гарсан нэгнэ тэд одоо нэг юм өдөрдөгч гэдэг юм уу те тиймэрхүү байдлаар Атман гэж хүлээмжшүүлдэг байлаа. За тэр домогт 40 мянгатын Атмануудын нэг нь Зундар. Тэгэхээр 40 мянгат хогийнхан болон бүгээнийхэн гэсэн хоёр том бүлэглэлтэй. Гэтэл тэдэнтэй зэрэгцээд Зундарийнхан гэж хүчрхэг бүлэг гарч ирсэн. Зундар багаасаа галсан бат Бацаан зоргоо хоёртой үерхсэн. Энэ нөхрөл нь насан туршдаа үргэлжилсэн гэж хэлж болно. Нэг удаа ард кино театраас эхэлсэн Зундарийнхан ба хогийнхны хоёр бүлгийнхний хоорондын зодон зүүн дөрвөн зам хүртэл үргэлжилсэн гэж ярьдаг. Энэ ширүүн зодооны үеэр Сарлаг Пүрвэ гэдэг нөхөр жижиг сүх шидэж Зундарын толгойг хагалсан. Гэмтлийн эмнэлгээс боолтоо гарч ирсэн Зундар Сарлаг Пүрвэгийн бүлгийнхнийг нэг нэгээр нь барьж авч Атман гэдгээ яруу тодор мэдрүүлсэн гэж байгаа. За Жудигийн энэ Атман гэдэг тэр зангийн болохоор үеийнхэн нь жинхэнэ эр хүний жудгаар нь үнэлдэг.
Одоо шорон оронгоос жишээлбэл гараад ирсэн ядруухан яваа нэг найз үү шүү дээ. Тэр найзтайгаа таарах юм бол шууд хувц өмсч явжсэн хугацаа тайлаад өгч. Бугуун цагаа тайлаад өгчдөг. Нэг удаа Жуди ариун болт гэдэг нөхөртөө муудалцч л те. Тэгээ гар зөрцгөөс. Маргааш нөгөө ариун болт нь өөртөө гимссэн юм уу яасан. 100 дар дээр ирж болох уу гэж асуулахад Жуди юу ярьж байгаа ороод гэ гэрлүүгээ дагуулад орцсон. Тэгсэн чинь нэгнийх нь нүд нь хөхөрцөн, нөгөөгийнх нь нуруунд гимтсэн байгаа хоёр залууг харсан Жудигийн ээж нь харангуутлаа хоёуланд нь та нар сайхан найзууд байж ингэж болохгүй гэд нурууг нь сайхан ариутгаж бэлдэж янзалж өгөө те эмчилж өгөөд дээрэс нь будаатай хуурах хийж өгч эвлэрүүлсэн гэдэг. Гэх мэтчлэн ингээд цаагаараа түүний гэр бүл болон өөрийнх нь зан характер те энэ нь ийм хүндлэл гэдэг юм ингээд бүрдүүлээл байсан юм байна. Мэдээж нөгөө нэг зодоон үдэн гэдэг бол альч насанд те бас хүн болгоно л таардаг тохиолдол зүйл учраас. За 100 дарын эвлэршгүй дайсан гэж нэг нөхөр байдаг гинэ. Тэр нь болохоор ногоон чойлон гэж хүн юм байна. Чойлон бол атманууд дотор хамгийн өөдгүү гэж яригддаг. За ногоон чойлон нэг удаа Жудигийн найз нартай архиуж агаад араар нь өөрийнхөө гаршуулсан хулгайч дүүнраараа тэднийхийг ухуулсан байдаг гэнэ. Бас улсын филармон дээр цалин буух үеэр ирж соёл эрдэнэ хөгжимчдийг дарамтлаж дээрэмддэг байсан. Нэг өдөр чойлон яг дээрэм хийж яхад нь Жуди яг таарч нөгөө барьж аваа те газар дээр нэг сайн хашраасан гэдэг. 40 мянгатын нэг доовн дээр хамт өссөн ч гэсэндэ хоёулаа атмаа нэр зүүсэн ч Жудигийнх нь шудраг зан чойлонгийн өөдгөө авир хоёр хизээч нийтдгүй дайсан хэвээр байсараагаа дууссан. За ихэнх энэ атмаан хулиган гэдэг залуус ер нь бол одоо бусдаас овсгоотой, хөдөлгөөнтэй, чөлөөтэй сэтгэлгээтэй тийм хүмүүс байдаг гинэ. Хүнийхээ хувьд боогдож хаагдах дурггүй, хууль дүрм, ёс журмын хүлээсэнд баригдах дурггүй. За тэгээд үзэл бодлоо илэрхийлчихэд байдаг нэг иймэрхүү хүмүүс байдаг. Гэхдээ энэ хүмүүс дунд нь шүү дээ. Хүнлэг хүмүүс нь толгойлж ер нь бол түүний дагсан ямар нэг юм олз ирэх ашиг хайсан хүмүүс адгийн хог шаарнууд нь хуурамчаар аялдан дагалдаад тэгээд нөгөө хэдийнхээ нэр хүндийг буруугаар ашиглах тохиолдол маш их байдаг гэж байна. За Жон Малгай гэж манайхаа санаж байгаа. Жон Малгай дугтуулж өмссөн цэмцгэр Жуди тухайн цагийнхаа залуусын хувцлалт загварыг нь тодорхойлдог байсан. Бусд нь бас даган дуурайдаг байсан. 100 даруй бол хүчтэй, шудраг, бас их нөмөр нөөлөгтэй хүн. Хулиган атманууд зодтолтоосоо илүү хөгжимд их дуртай. 100 дарыг хөгжим тоглодог, хөгжим зохиодог учраас үеийнхэн нь их хүндэлж хайрладаг байсан болов уу гэж. За ер нь бол түүний одоо яг 1960-70-аад оны үед байгаа дүр төрх нь энэ. Тэр бол мэдээж Улаанбаатар хотын ийм суурьшмал соёлын гишүүн шилжсэн хүмүүс ингээд нэг хэсэг ингээд нэг байраа олох гэдэг юм уу те газараас ирсэн ч байдаг юм ингээд ерөнхийдөө нэг ийм хэсэг ийм үйл явц явдаг нийгмийн л жам юм шиг байгаа. Тэгээд энэ дээр бол иймэрхүү хүн явжээ. За түүний дээр нөгөө хөгжим уран бүтээл рүү ороход 1970-аад оны Улаанбаатарын залуусын хувьд орц суулган соёлын төв гэсэн үг. Энэ бол одоо хүн болгон зөвшөөрнө. Орц суулган соёлын төв. Ягаад гэвэл тэнд чаддаг нь гитараа тоглоо, дуулдаг нь дуулаад ядчил бидэрт чинь тийм нөгөө нэг юм гоё цөөрайдсан юм сонсохоор ямар гоё идэг үлээ те. Тэгэхээр оцсонд гитар тоглоо дуулаа суuna гэдэг бол тэр гоё цөөрайтай нэг юм очин те. Тэгээ бөөнөрөө хамтдаа ингээ суугаад ингээ юм яриа суудаг. Нэг юм гоё нэг юм гал манарсан тийм гоё л дулаахан орчин байж л те. За тэгэхээр залуус оцсонд болцсон, банзан гитар тоглоно. За ном, пянз, марк, тэмдэг тэ өөрсөстэй гэсэн цуглуулгуудтай нэг юм хоббитой байдаг байлаа шүү дээ тэ. Тэр бол нэг ярилцсан гой хоорондоо солилцсон. Харин Жудигийн болохоор гэрэн шөбөр хөгжмийн галтгоо гэдэг эднийхийг. Жудигийн өрөөнд Монголын тэр атманууд гэдэг авиаснууд гэдэг хамаг амтнд цуглардаг. Ерөөс юм олон хөл юм. Алдар төгсмийн зохиолч Шарав бэлэг жаргалж ирж хундаг мэлтэлцүүлэн хөгжим ярилцдаг байсан. Жудигийн гэр бүл бол тэр чигтээ хөгжмийн уурхай. За тэгэхээр ах Эрдэнэ үлэг гэж хүн байгаа. Төрсөн ах нь те. Энэ хүн болохоор Монголын анхны мэрэгжлийн төгөлдөр хурж. Тийм. Тий. Түүний одоо бас ах нь бол хангал буюу зундун хангал. Сууд хөгжмийн зохиолч. За дүү болохын Жуди гэдэг нь өөрөө Монголын рокийн загалмайлсан эцэг гэж үлэмжшөргдсөн. Тэгэхээр эдний гэр бүл энэ гэр бол ерөөсөө хөгжмийн уурхай гэдэг нь үнэн байгаа аахгүй. За 1966 оны боцхон дээр төгөлдөр хурж ах Эрдэнэ үлэг нь Африкийн орнуудаар аялан тоглосон Монголын бүрэлдэхүүнд багтаж тоглохдоо Египтээс шүү дээ те. Египт одоо Египтэд очисон байх нь шүү дээ. Египтэд очисон явж байгаа тэндээс Битлсийн пянзыг худалдаж авсан. Нэлээд үнэтэй байсан гэж байгаа. За тэрийг авсан. Аваад гол нь авчираад эргээд Монголдо оруулж ирэх хэрэг хэцүү. Тэгэн гол хил гайлаар нэвтрэхдээ дотоодыг хамгаалахын хараанд өрчихвээ гэж айн дагжин байж арай ядан тэр бензиг оруулж ирсэн. За энэ бол Жудигийн хувьд ерөөсөө л нандин эрдэнэ болж байгаа.
За тэгэхээр ах зондуу хангалын хувьд бол мэдээж нэг бичсэн хөгжмүүд, киноны хөгжмүүд те одоо бүр Монголын тулгар 3 одоо хөгжмийн зохиолчийн нэг гэж хүлээмжшэрэгддэг шүү дээ зундын хангал. Ах нь болохоор Монголын анхны төгөлдөр хөгжим, мэргэжлийн төгөлдөр хөгжим. За тэгэхээр тэр дүүд бол ах нь сонгодог хөгжим явцсан те. Түүний ах нь болохоор кино уран бүтээлийн юуны хөгжимгээ явцсан. Тэр хүнд бол өгөгдөл нь байгаа. Юу вэ гэдэг нь багхгүй. За тэр үед Beatles-ийн Пянзыг олж ирсэн байгаа. За сууд хөгжмийн зохиолч хангал аяны шувуу дууга зохиохдоо Beatles-ийн Пянзыг шимтэн сонсч суудаг байсан гэдэг. Хангалыг эзгүй хоогоор Judy найз нартайгаа Пянзнуудыг нууцаар сонсож за Грюндик гэдэг магнитофон биш үү те. Магнитофон дээр бичлэг хийж авдаг байсан байна. Өөртөө бичиж авч байгаа байхгүй. За дипломатуудын цүнх самыг нэвждэггүй болохоор хүүхдүүд нь аав ээждээ одоо пянз загтаг, хөгжим загтаг. Тэгээд айц сүдс дундуур ганц л пянзны бараар харддаг байсан ийм л үе. Тэгэхээр 40 мянган пянз бичлэгийн эргэлтийг 40 мянган пянз дээр бичлэгийн эргэлтийг Judy тэр Бацаан зөргөө гэдэг найз шүү дээ те. Энэ хоёр ерөнхийдөө зохицуулдаг байна. Тэр үеийн Улаанбаатарт пянз гэдэг бол алттай дүүцэх үнэтэй хэд. Социализмын үед барууны хөгжмийг хөрөнгөтний соёл гэж хатуу хоригддаг байсан учраас. Гэхдээ залуус яг энэ төмөр хөшигний цаадах эрх чөлөөг пянзаар дамжуулан мэдэрдэг байлаа. Гадаадаас нууж оруулж ирсэн Beatles, Pink Floyd, Deep Purple зэрэг энэ хамтлагуудын пянзуудыг Judy-гийн гар дээр ирмэгц арт кино театрын арт кино театрын хойдлын 23 дугаар байрны 1-р орцны 10 тоот бол энэ бол ерөөсөө эрдэм шинжилгээний хүрээлэн болж хувирдаг. Тэгэхээр тэнд л шинэ хөгжим юу байдгийг авчирна. Хамаг дутаа залуусан сууж байгаа л энэ гитар ингэж дуурж чинь, тэрний хөгжим ингэж дуурж чинь, энэ ийм урамсгалтай байна, тэр ийм байна гэх мэтчлэн тэр хөгжим дуртай, юм төмөлж байгаа, тэр эрхчлөөг хүсэж байгаа тэр залуучууд бүгдөө ингэж цуглардаг байсан байна тэдний гэрт. За Пянзны хятнах чимээ. За энийг одоо нэг яг сонсож үзсэн хүн л мэддэг те. Пянзны хятнах чимээ, тэр өвөрмөц үнэр. Judy Пянзыг зүгээр нэг сонсдгоо, хөгжмийн найруулга, бас гитарын тоглолтыг нэг бүрчлэн задлан шинжилж Монгол хөрсөнд яаж болгохаа тунгаан боддог байсан. Judy бол Монголын анхны рок хөгжмийн шүмжлэгч, тэгээ бас пянз цуглуулагч байлаа. Пянз л Judy-д рок хөгжмийн цагаан толгойг зааж өгсөн гэж байна. Тэгэхээр одоо тэр ганцхан тэр хальс гэдэг те юу гэдгийг тэр ганцхан пянз винил гэдэг шүү дээ те. Тэр зүйл одоо Монголд яг хүн дээр очисон болоод л өнөөдөр бид нар рок гэдэг хөгжмийг Монголын хөрсөн суулгаж чадсан бай таарах гэдэг байна. Магадгүй тэр хэцүү үед тэрийг олж сонсох боломжгүй тийм хүсэл мөрөөдөл оргилсон залуучууд олж аваагүй бол тэр биднээс хаалттайгаар өнгөрөхтэй мэдгэдэггүйгээр өнгөрөх тийм хэцүү үе бол байсан шүү дээ. За нэг удаа ингэсэн байгаа. Соёл эрдэнэ хамтлаг Москва, Польшоор дамжаад Герман руу тоглолтоор явсан гинэ. За бусад дуучид, хөгжимчид эрэхтэй ганган гутал, цамц, джинс гэл өөрсдөө гоёх баахан хувцсанаар авцсан байхад нөгөө Judy маань хідэн пянцнаас өөр юу ч хөрсөн. Тэгээд чи өөртөө ганц ч гэсэн джинс авахгүй яасан бэ гэж хүмүүс асуухад яах вэ? Энэ хідэн пянцыг сонсохоор авахгүй байхын аргагүй байсан. Тэгээ хөгжмийн дэлгүүрт нь ороод хамаг мөнгөөр эдрэг аваад ирлээ гэсэн. Бусд нь бол бүгд ингээл хувцсанаар джинс мэс гэж яхад энэ хүн ингэж хинэггүй хариулж ирсэн гэдэг. Judy бол яг л ийм хүн. Өөрийгөө гоёхоос илүү хөгжмөө тэр сэтгэлээ гоёх пянзанд хамаг амьдралаа зориулсан жинхэнэ юм пянзчин залуу байсан байна. За хоёул хамтран ажиллагч яашаад өргөжлүүлээ. За чанартай амьдрын Мортон Residence өнөөдрийн дугаарыг ивент итгэж байгаа. За ашиглалтанд 100% орсон 2 дугаар ээлжийнхээ 2-оос 4 өрөө байрнуудыг санал болгож байгаа. За 58-аас 122 м2 хэмжээтэй. За Мортон Residence маань ус цэвэршүүлэх нэгдсэн системийг төслийн хэмжээндээ суурилуулсан. За үнэндээ тагтаа 100% тооцоог өгж байгаа. За энэсээ худалдаа өгч маань 20-45 сая төгрөгийн бодит хүн юу гэдэг вүлээ? Хөнгөлөлт урамшуул, хөнгөлөлт идэх хөнгөлөлт хийж байгаа гэсэн үг тийм. За нийт 375 айлд 430 зогсоол төлөвлөсөн байгаа. За энэ бол хангалттай гэсэн үг. Зарим айл маань бол 2 машинтай. Тэрэндээ бол одоо хангалттай хүрэлцэх нь байна. За дэлхийн номер 1 хүүхдийн тоглоомын талбайг үйлдвэрлэгч Дайн улсын Компан брэндтэй хамтарч ажиллаж байгаа. За хүүхдийн тоглоом бол мэдээж чанартай, аюулгүй байх хэвээр. За хотхондоо дээж өргөх талбайтай нэг зүгээр гой санагддаг. За лифт орц гарцсан хэсэг нэг гэмт буюу одоо тэрэгтэй явж байгаа хүүхдүүд за тусгай хэрэгцээтэй хүмүүс маань харааны бэрхшээлтэй иргэд маань ч гэдэг юм уу байрнаасаа гарахад ямар нэгэн асуудалгүйгээр шууд гараад явчих юм боломжтой гэж байгаа. За фасад нь өөрөөсөө гэрэлтэй гэж энэ шүн бол их гоё харагддаг юм байна тийм ээ. За энэ төсөл маань зайсан толгойн зүүн талд Америк сургуулийн чанга хойнуудаа баригдсан байж байгаа. За яг тэнцэн загварын өрөөнд байж байгаа учраас тэнцээ очиод барилгын материал, өрөөний зохион байгуулалт гэх мэт бүгдийг одоо сонирхоод үзэх боломжтой байна.
холбогдох утасны дугаар нь 76 тэгтэг 67. За баярлалаа. За баярлалаа. За эргээд гоё дурсамж нэтгүүлэг рүү ороход саяны Жуди гэдэг байгаа энэ эрхмийг ярихын тулд түүний найз Бацаан Зориго гэдгийг ярихаас аргагүй болно. Ягаад тэгэхээр Зориго Жудигийн зэрэгэлдээ байранд амьдардаг. Ёстой л нөгөө нэг юм нэмэх хасах цэнэг гэдэг шиг ийм сайхан нөхрөлсөн найзууд. Жудигийн хамгийн дотны анд Бацаан Зориго бас өөрөө пянц цуглуулах хоббитой бас аятайхан дуулж өгч мэддэг юм авьяаслаг залуу байж. За 1973 он зөвхөн нэг түүх дурдах юм бол 1973 онд соёл эрдэнэ хамтлаг Европ руу аялан тоглолт хийх чинь гинэ. Тэгсэн чинь нөгөө Жуди маань гинт шарлцсан гинэ. Одоо нэг шарлах гэж өвчин байдаг шүү дээ. Шарлцсан гинэ. Тэгээд зайсангийн халдвартын имлэг твцсэн байгаа. За яг тухайн үед бол нөгөө бас нэг юм гарч ирээд идэм билээ нөгөө шин нэм шиприз ховроос болоод нөгөө ариутгалыг заавал буцалгаж хийчээ дахиад хэрэгэлдэг гэсэн. Үүнээс шалтгаалаад маш олон хүн бас энэ шарлж исэн гэсэн яриа байдаг. Ер нь бол яг 73 онд Жуди бол шарлсан. Тэгээд ингээд хөвцсөн байгаа. Тэгээ хамтлагийнх нь нөгөө гадаад руу тоглолтоор явах гэж шүү дээ. Бүр Европоор явах гэж. Ингээ явах байхад Жуди эмнэлгийн хүүтэн өрөөнд өвчтний халааттай ганцаараа үлдсэн л гэсэн үг. Тэгсэн чин заяа. Жудигийн эмч нь болохоор ангаах их сургуулийн багш хүний их эмч мангалж авдаг хүн байхгүй. Тэгсэн чин Жудиг шарлаад эмнэлэгт хэвтэж байгааг нь нөгөө Бацаан Зориго мэдсэн. Тэгээ найзгаа хамтлагийнх нь ингэж явчаад найз маань тэнд ганцаараа байгаад байгааг яа зүгээр байх вэ гэд нөгөө Бацаан Зориго ч өөрөө шарлах гэж үзсэн байгаа. Бүр яг юу хийсэн мэдгүй л дээ бүр өөрөө бүр ингэж шарлах гэж үзээд тэгээд эмнэлэгт нь хамт хэвтнэ гэд. Нөхрөл гэдэг Жудигийн хувьд амь наснаас үнэтэй байсан шиг найз нөхөд энэ Бацаан Зоригогийн хувьд өгдөгдсөндөө найзтай ийм л хайртай ийм хоёр хүн байж. Зориго найзтайгаа хамт эмнэлэгт хэвтгэхийн тулд хүнд өдрүүдийг хоёулаа туулахын тулд албаар шар өвчин тусгаж оролдож байсан гэхээр тэдний нөхөрлөл ямар нандин холбоо байсныг илтгэнэ. За Бацаан Зориго нь 1996 онд өөд болсон. Тэр жил ядчил яг тэр жил нь Жуди бие даасан сэтгэлийн жигүр гэдэг тоглолт хийсэн баг. Тэгэд тэр тоглолтынхон хамгийн тэр алдартай дууга Янаг амраг бүсгүүдээ биш Тэнгэрт одсон найз Зоригодоо зориулсан дуулсан. Тэр бол Тэнгэрт байгаа найзтай илгээсэн загтал нь байлаа гэж. Нэг л өдөр энэ Жуди одоо нөгөө эмнэлгээс гарах болж юм л да тэндээ. Эмнэлгээс гарах болоод нөгөө нэг шарлцсан байсан шүү дээ. Тэгээ эмнэлгээс гарах гэсэн чинь Жуди эмчийн ширээн дээрээс өвчтний карта авах гээд очиж жагаад ингэсэн чинь тэнд нэг юм санаандгүй бичсэн нэг юм шүлэг шиг юм байсан гинэ. Тэрийг аваа гарсан. Тэр нь болохоор тэр нөгөө нэг өөрийг нэмчилжсэн нөгөө мангалж аваад шүү дээ. Тэр эмч зүгээр бичсэн байсан шүлэг юм байна. Тэгсэн чинь тэрийг аваад гарсан. Тэр нь ямар шүлэг байсан бэ гэхээр сэтгэлийн жигүр. Бидний мэддэг сэтгэлийн жигүр гэдэг дууны шүлэг нь нөгөөх нь сайхнаа чимэн. Сайхнаа чимэн. Энэ дууны шүлэг хоёр тэр ширэн дээр байж исэн юм байна. Тэгэд тэр хоёрыг авч явчаад манай нэг бороотой өдөр байж итэл тэр шүлгүүд дээр хийгдэх аян ерөөсөө л цаанаас ороод ирсэн гэдэг. Ингээ хэрвээ нэг талтаа Жуди шарлаагүй бол те одоо мангалж аваад байгаа эмч тэр шүлгээ тэр ширээн дээр тавиагүй бол Монголын рок попын түүхэнд энэ агуу хоёр дуу мэдлэхгүй байсан л гэсэн үг юм. За тэгэхээр яг одоо энэ Жуди гэдэг хүний хувьд болохоор саяны соёл эрдэнэ гэдэг утгатай байна те. Соёл эрдэнэ хамтлаг бол одоо мэдээж төрийн хараа хяналтанд ор байсан анхны чуулга шүү дээ. Баян Монгол чуулга болон соёл эрдэнэ чуулга гэж байна. Тэгэхээр тэр чуулга болохоор мэдээж үзэл сүдэл, главлит гэдэг тийм. Энэ хороогоор заавал орж юу дуулгаж байгаа, ямар дуу дуулгаж байгаа, хөгжмөн нь ямар байх юм, үгийг нь юу гэж бичсэн. Тэр залуучууд нь юу өмсөж өмсөхгүй, хаана дуулахын хүртэл бүгднийг одоо ингэж хэмжээнд ор барьдаг те хязгаарладаг ийм байсан үе. Тэгэхээр соёл эрдэнэ хамтлагт сая бол орсон гэдэг нь дуртагдаад байна шүү дээ. Тэгэхээр Монголд рок хөгжмөн үүсч хөгжөхдөө ярвагтай амаргүй зам дуулсан байдаг. Үзэл сурталын хувьд тэнцдэггүй хориотой хөгжим гэж үздэг рок хөгжмийг. Дээр нь уламжлал байхгүй. Монгол Европоос хол Орос бол зүгээр жирэг. Тухайн үеийн Оросын рок ч гэж юу байх те тийм юм байгаа ч. Одоо эстрад гэдэг юм уу ингээл дуулдаг байсан. Ийм нөхцөлд 100 дараа авьяастаа тулдаал рок хөгжмийг бусадтайгаа адилхан пензаар сонссон мөртлөө Монголд үндэс суурийг нь тавьсан хүн болж чадсан. Анхдагч гэдэг нь маргаангүй. Одоо бүгд л адилхан тэр хөгжмийг сонссон байх нь шүү дээ. Гэхдээ тэрийг Монголд ургуулж чадсан, бодит юм болгож чадсан хүн л 100 дараа учраас. За соёл эрдэнэ бол өвөрмөц хамтлаг, өвөрмөц чуулга. Олон талаас цугласан хөгжимчдтэй болохоор яг Beatles шиг гинэ. Олон хэм маягаар тоглодог. Жишээлх юм бол Наранбаатар Эрдэнэ хоёрыг Батцайханаар болохоор уул нь ядахчд. Тийм учраас pop талаа илүү барьдаг. 100 дараа соёл эрдэнэ хамтлагийн бүрэлдэхүүнд орохдоо The Shadows-ийн нотыг авчираад одоо ийм ритм гитарын үүргийг голлон тоглож ойлгуулсан байна. За Наранбаатар бол ардын pop beat стилийг илүүд үздэг. 100 дараа болохоор рок талыг илүү барьдаг. За Наранбаатар гэдэг хүн болоо соёл эрдэнэ хамтлагийн үүсгэн байгуулагч гэж явдаг шүү. Тэгэхээр зохиосон дуу найруулга талаасаа 100 дарын дуунуудыг сонсхолоор тийм рок тал мэддэгдээд идэг. Загчд ардын Тонжо гэдэг дуу байдаг. Энийг болохоор Английн гитарчин дуучин Эрик Климптны гитарын рифийг ашиглаж хийсэн гэж байгаа.
Яг тэр дууралт, тэр хэмжээд юу гэдгийг те тэр зүйлийг одоо Монголын одоо тэр загчин ардын дуун дээр тэр рок хөгжмийг одоо барьж хийх гэж оролцсон байгаа байхгүй. Энэ мэд соёл эрдэнэ хамтлаг рок дууралтанд 100 дорын оруулсан хувь нэмэр хязгааргүй байдаг. Тиймээс Монголд хүнд рок хөгжмийн суурийг тавьсан хүн яах аргагүй 100 дор. За Жуди болохоор 1972 онд соёл эрдэнэт бас гитарч нар орсноос яг ингээд тесрэлт гэдэг юм уу те тэр рок авир шинжин тэр хамтлагт шингэж эхэлсэн байгаа. Нэгэн хэвийн байсан Монголын эстрад хөгжимд 100 дор рок химнэл пянзны соёл өвөрмөц зохиомжийг далдаар оруулж исэн энэ. За бас тайзан дээр байхдаа хамгийн хөдөлгөөнтэй хамгийн их эмоцтой. Яг энэгээр илэрдэг штэ тий. Одоо нөгөө рок старууд чинь яаж байлдан дагуулдаг вүлээ тий. Тэгэл орилол, чарлал, өөрөө ус цацаал тэр нэг эмоцийг илэрхийлдэг. Энэ нь өөрөө залуучуудад маш сонин содон байдаг тий. Тэр нь хүртэл ингээд нөгөө яг тайзан дээр мэдрэгддэг. Тэр нөгөө нэг юм үдэл суртлын хаалттай үед энэ хүн ийм эмоцтой ийм авирыг гаргаж ирсэн байгаа. Тэгээ өөрөө баас гитарч байх нь шүү дээ. 100 дээр соёл эрдэнэ чуулгын 1975, 1976, 1977 оны Их нутгийн дуу Мөнгөн чавхц нэртэй шинэ уран бүтээлийг Улсын филармонийн тайзнаа амьлуулсан. Олон хөгжмийн зохиолчдын хэдэн 10 дууны найруулгыг эстрад хөгжмөд зориулан найруулсан. Бас Дангийн Даавуу майхан, Жинчин, Тонжоо зэрэг ардын дууны найруулгыг бие дааж хийсэн нь анхны Аранжиров шиг гэдэг юмыг Монголд хийгдэг. За тэгээд Мөнгөн чавхцас 77 концертын хийт дуун 100 дарын Учирлын уянга. За тэр жилийн 100 соёл эрдэнэ 100 дарын дуугаар нэрлсэн Учирлын уянга кино концертын бичлэг хийлгэсэн. За Учирлын уянга кино концерт бол том хэмжээний клип л гэсэн үг. Кино концерт байхгүй. Тэгээд гэсэн чинь 100 дээр кинонд орох болоход нэг яг тухайн үед нэм цэрэг татлага явж таарад тэрнээс зүхтаагаад манай эмнэлэг твтчихсэн юм байна. Гэсэн чинь яг тэр хойгоорд нөгөө нэг кино концертын зураг авалтыг хийцэн. Тэгээд тэрэн дээр нь өөрөө оролцож чадаагүй юм байна. Соёл эрдэнэ чуулга эд уран бүтээлийг хийж байхдаа хичнээн цензур хяналттай байсан ч рок чиглэл рүү хилтийж байсан. Түүний зохиосон энэ Монгол зөвлөлтийн найрамдлын дуу гэж байдаг. Дээрээс нь найрамдал дуунаас гадна тэр тонжоо буюу тэр загчин ардын дуун дээр ингээд найруулгаас нь мэдэгдээд байдаг. Одоо хөдөлмөс болоос харахлаарэ хаа байсан тэр 70 хэдэн онд Монголын рок гэж тийм юм байхгүй байхад тэр дууны тэр дууралтан дээр тэр арамжир авшиг дээр нь тэр рок үнэртэй байсан байгаа байхгүй. Тэрийг ард нь хийж явсан хүн гэсэн үг. Тэгэхээр тэр зүйлийг чинь дараагийн залуучууд авж байгаа. Тэднэр чиглэлийг нь тавьж өгч байгаа. За ингээд нөгөө өөрөө сонсогч байж байгаад ингээд хамтлагт ороод эхэлсэн ганц нэгээр хийгээд үзээд эхэлсэн. Одоо юутай тулах вэ гэхээр мэдээж хаалтуудтай тулж эхэлнэ. Соёл эрдэнэ чуулга анхны пенза бичүүлсэн нь 1975 он. За энэ Жудигийн амьдралын оргил үе. 75 онд соёл эрдэнэ хамтлагийн пенз бичиж хийж. Пенз тоглуулдаг байсан хүү өөрийнхөө тоглосон бас гитарын нүргэнтэй зохиосон аялгауга хар хуванцар дискэн дээр мөнхлөн гэдэг бол өөрийнх нь хувьд сансарт ниссэнтэй л тэнцэх хэмжээний тийм өндөр үйл явдал мөрөөдлөн байлж байна шүү. Тий. Төлөвлөсөн төлөвлөгөөд нийгмийн хөшүүн цацангаас ангижрах гэж пенз сонсч ирсэн Жудид төвлөрсөн төлөвлөгөө ёсоор пенз бичүүлэх хувь заяа тохиосон нь энэ. Соёл эрдэнэ чуулга зөвлөлтийн Мелодия фирмтэй хамтраад пенза хэвлүүлсэн байна. Гэтэл хинэггүй Орос нэг ахгүй. Соёл эрдэнэ Баян Монгол хоёрын пензны зургийг совлоод хийлгүүлсэн гэдэг. Тэр пензны дууралт нь, дизайн нь, дууны сонголт болгонд Жудигийн тэр главлиттэй хийсэн нууцхан тэмцэл уран зохиол урлагийн одоо тийм хянах газарт хийж байгаа тэмцэл нь явагддаг. Энэ главлит гэдэг үг цаашаа гарах юм шүү. Энэ болохоор уран зохиол урлагийг хянах газар гэж байдаг. Энийг главлит гэдэг байгаа. Тэгэхээр яг энэ соёл эрдэнэ хамтлагийн пензыг бичүүлж байхдаа тэр пензныхын гадна талын тэр зураг тэр болгон дээр хүртэл одоо нөгөө нэг урд хоочид ашигладаггүй байсан өнгүүдийг тийм хэмжээний зураг зуралтыг ч гэдэг юм уу те үсгний сонголтыг гэдэг юм уу. Тийм хүү юмыг хүртэл хийж тэр главлиттэй тэр залуу тэмцэжсэн байх нь байна. За тэгэхээр одоо рок химнэлийг Монгол аялгаутай сүлсэн торхон мэдрэмж яг энэ пензэнд нь шингэсэн байдаг. Пенз гарсан даруйда Монгол даяар сод үтгдэл болсон. Айл бүрийн пенз тоглуулагч тэр Жудигийн бас гитар нүргэллээ гэж. Энэ пенз Жудиг байдгал нөгөө нэгтэй танхаа зодоонуудын хийдэгч тийм ийм атман биш. Монголын хөгжмийн шин эрен үеийг нээсэн одоо нөгөө нэг шинжлэгч реформатор гэдэг шинжлэгч болгож баталгаажуулсан байна. Айлаас айл, амнаас ам дамжин хуурай модон тассан гал мэт төгсөн сэтгэлийн жигүүр, зүрхний айзам, учирлын уянга дуугаараа поп дууны эхлэлийг дээрээс нь тонжоо ардын дууны найруулга, нарны дуулал, хүслийн од дуугаараа рок хөгжмийн суурийг тавьсан хүн бол Зундуйн Зуундар. Энэ хүнийг түн тэр цагаас хойш Монголын рокийн загалмайлсан эцэг гэж зүү ёсоор одоо хүндэлтгэн цололдог. За тэгсэн чим одоо саяны ярьж байгаа соёл эрдэнэ гэдэг одоо хамтлагийн талаар яриад байгаа юм.
За соёл эрдэнэ гэдэг энэ одоо юу гэдгийг чуулга те яаж байгуулагдсан гэхээр 1930-аад онд Дорж давгийн дуулсан соёл эрдэнэ гэдэг дуу байдаг. Энэ дууны нэрээр одоо бол Монгол Улсын урлагийн гавь зүтгэлтэн болсон Наранбаатар гэдэг хүн анх одоо энэ чуулгыг байгуулж байгаа юм. Тэгээд тэр үед нөгөө дотоод хяналт гэдэг бүх том одоо хөгжмийн зохиолчд болон багш нар одоо ингээл соёл эрдэнэ гэдэг чуулга гараад ирлээ гэмүүтлэн. За оруулж ирж байгаа. Ямар учраас соёл эрдэнэ гэж нэрлэж байгаа гэдгээс нь ахуулдаг. Чи юу өмсцэн гэдгээс ахуулдаг. Чиний үс чинь ямар сони гэдгээс ахуулт юм байна. За тэгээд соёл эрдэнэ гэдэг энэ хамтлаг тоглолтоо хийх гээ. Тоглолтоо хийх гээ тэднээс зөвшөөрөл авах гээд орж ийн гинэ. Тэгэн гол эхлээд тэр чин дотоод хяналт буюу саяны тэр хөгжмийн зохиолчд багш нар тэр юм дотоод хяналтанд оруулна. За дотоод хяналтаас нэг юм юу гэдгийг тэнцдэг юм уу яад юм те. Ингэхлээр гараад гадаад хяналтанд орчихно. Гадаад хяналт гэдэг нь болохоор соёлын яам, төв хорооны үсэл суртал, хөгжмийн зохиолчдын холбооноос бүрдсэн хүмүүс. Тэр тоглолтыг нь бүтэн үзнэ, дууных нь үг, хөгжим, тэр хувц сонор бүх юм дээр нь одоо баталгаа гаргаж өгнө гэсэн үг. За батлан гэдэг бол дуулж болно л гэдэг зөвшөөрөл. Тэнд батлахгүй бол тэр хамтлаг ямар дуу хийсэн гэдэг нь зөвхөн тэр дотроо л хайцсантроо л үлднэ гэсэн үг. Тэгсэн чинь хамгийн наад захын одоо шүүмжилдэг сэдв нэг юм бол энэ мөн хэдэн сөөсөсөн бантар өөрсдөө одоо юун том нэрэлцэн гэдгээс шүүмжлэл эхэлдэг гинэ. Тэгээд нөгөө нэг Наранбаатар гэдэг нь одоо жишээлбэл чуулгын одоо соёл эрдэнэ чуулгын ахлагч нь гэж штэ тий. Тэгэн гол чи над нэрээ тайлбарлал гэл. Тэгдэг юм. Соёл эрдэнэ гэж юу гэсэн үг юм нэрээ тайлбарлал гэл ингэдэг. Тэгэн гол Наранбаатар болохоор хамгаалахтай ингэж гинэ. Манай гардын дүү үеийн үндэсний чуулган дэргэд байдаг юм аа. Тийм ээ бидний соёл эрдэнэ гэдэг. Дорж давхгүйн сайхан дуугаар нэрлсэн юм аа гэд хэлэхлээр за дорж давахгүй ч тийм үү те ардын дуу гэдэг ч юм уу. За тэгвэл одоо яах вэ гэдэг ч юм уу те. Тэгэл ингээл хагаад гинэ. Дагнгуутлаа бүр явж уран бүтээлчд нь ордог гинэ. Тэгээд найрамдлын дуу дуулж байхад яага дундуур нь хей гэж хашгираад байгаа чи гэдэг юм гин. Тэгээд дундуурнаас хүүш дэмдэн гэж хэлээд ин гинэ. Яагаад 30 гаруй удаа хэлж байгаа ингээл. Ер нь бол загнах шүмжлэг маягийн голоол байдаг. Бүр тэнд донд эндүрэл гэж дуу байдаг. Тэгсэн чинь тэр эндүрэл гэдэг дууга радиод очиод одоо үндэсний радиод очиод бичүүлэх нь л дээ. Тэнд ганцхан студи байгаа шүү дээ. Бичүүлж яхад нь тэгдэг гинэ. Хөөш энэ нөхөр эндүрчээ андуурчаа гэж олиод ах юм. Чи наад андуурсан юм а энд дуулахгүй шүү нөхөр минь гэж ирсэн. Ингээд бүр нөгөө бичлэг хэрэгж яхад хүртэл дундуур ингээд зогсоож исэн. Тийм уюуд ч байдаг. Тэгсэн чинь нөгөө дуун яг бичигдээд яг боломжоор гарсан тийм ээ л да. Гараад үзэгчдэд хүрээд бөөн ийм хандлагатай болоод эхэлсэн чинь нөгөө улсууд нь эргээд те. Энэ сайхан дуу болсоо тий. Мэргэжлийн хэмжээнд бид нар ч одоо бичих гэж одоо үйл хөдлөө тий. Дээшээс тэр доошоош тэр маш сайхан дуугарсан тийм гоё дуу болсон гэж дараа нь ярьдаг. Тухайн үедээ болохоор ингээд яг бичигдэж байгаа хэвчтэй бол тий. Ийм юм өрд хожид байгаагүй учраас хим хэмжээг нь барих гад ингээд идэг. Гасан хоон хүмүүс аван гутал ийм юм байна гэд бид нар битсэн штэ гэдэг бараг шахуу наалтад явдаг байсан гэж байгаа. Тэгээ Монголын аль өнгөтэй өөдтэй яруу найрагч хөгжмийн зохиолчдын уран бүтээлийг засгийн газрын тогтоолоор байгуулагдсан төрийн мэдлийн соёл эрдэнэ чуулга амьлуулж илаа гэж байгаа. Тэгэхээр одоо бас улсаас хийж байгаа ажлыг ч гэсэндээ соёл эрдэнэ хамтлаг те урлагийн тэр ажлуудыг ч гэсэндээ хийдэг байсан гэсэн үг. Соёл эрдэнэ нэрд гарах хэрээр үзэл сурталын шүүлтүр улам нарийсч гэсэн. 100 дарын сайхан жавхаа дууны говьлсон хувилбар гэж байдаг. За сайхан жавхаа гэдэг дуу гаргасан л байх нь байна л да. Тэгээ улсынхаа одоо үзэл сурталыг ингээд дуу гаргасан байна соёл эрдэнэ чуулга. Тэгсэн чинь тэрийг нь болохоор ард түмэн залуучууд сахилахгүй нөхдүүд юу гэж үгийг нь хувиргаад дуулсан бэ гэхээр Илгээлтийн эзэд илжгээ унаад ишиг хургаад чононд идүүлээд нэгдлийн даргад нэг амбаардуулаад нийслэлийн зүг талгиж одлоо гэ. Дууных нь үгийг хүртэл ингэж хөгжмөндөр нь те сольж бидэж нэг дуулж муулдаг шнэ те. Яг тиймэрхүү маягаар дуулдаг байсан гэдэг. Галавлит гэдэг тэр одоо хилцсэн шүү дээ тэр нэг хэсэг. Тэр хүмүүс бол үнэн сайхан аялахыг хүлээн зөвшөөрөхгүй гутаасных нь хариуд энэ мэтэр говьлж дуулж хариугаа барьдаг байсан. Одоо тэр нэг юм боогоод байгаа хэсгийг те залуучууд хүртэл ингээд дуугаараа илэрхийлж эргүүлээд тэрийг жоох эсэргүүцээд байгаа ийм юм. Тэр үед нөгөө галавлит буюу уран зохиол урлагийг хянах газар бол уран бүтээчлийн жинхэнэ эрлэг нь байсан гэж хэлж болно. Дууны үг бүрийг нь ингэж үгчлэн уншдаг, ая хэмнэлийг нь бүр ингэж задлан шалгадаг ийм газар. Яагаад ийм чанга нүргэлээд байгаа юм бэ наа хөгжимч. Эн чинь үзэгчдийг хит хөөрөлд автуулна. Нийгмийн хэв журмыг алдагдуулна гэх мэтээр утгагүй шалтгаанаар байнгын баалдаг, шүүмжилдэг байна. За Жуди галавлит техник яаж мэхлэхэж бас мэддэг. Тэд нартай яаж тэмцэхээ мэддэг. Яг хуу тэмцэнэ гэдэг нь нөгөө дуу бүтээгээд оруулж штэ. Тэгэн гол угаасаа хасагдах гад байна. Гэхдээ хасуулахгүй тулд яаж энийг тэр хүмүүсээр батлуулах вэ гэдэг арга зайлаа хүртэл мэддэг байна. Дууныхаа үгийг аль болох их орон хайр сэтгэл, байгаль, дэлхийн тухай болгочдөг. Ингэхлээр нөгөө хөгжмийн найруулга инээ тэр рок гэдэг юм руу нэг анхаарал хандуулдаг. Тэгэхээр хөгжим үг руугаа ингэж анхаарлыг тэр хүмүүст өгөө таалагдах явцыг нь хийгэн гутлаа цаагаараа рокийн тэр жижигхэн дууралт эргэс дэрүүдийг те шингээгээл байдаг.
За ингэж нөгөө хэдтэй одоо хон чон болж гэдэг юм уу те муур хулган болж ингэж явсан байгаа. 100-аар Английн за Кристи гэдэг хамтлаг байгаа. Энэ хамтлагийн нөгөө Yellow River Dalaliro гэдэг энэ байгаа дууны аянд нь нөгөө нэг төрөний яриадсан сайхнаа чимэн гэдэг монголжоо биеийн битсэн тэр шүлэг байж тээ. Тэр хөгжмийг оруулаад яг ийм монгол шүлэг оруулаад дуулсан чинь хөрөнгөтний дуу дууллаа гэд соёлын яамны галвлит баталж өгсөнгүү гинэ. Батлаагүй. Одоо тэр ингээд хаагд бол дуусаа шүү дээ. Тэгээ бид нар энэ дууг мэдэхгүй байхгүй. Тэгсэн чинь найз Батбаярт нь зөвлөлтийн тийм Веселые ребята гэх юм уу? Ийм хамтлагийн Карлсон гэдэг дууны пенз байсан гинэ. Тэгсэн нөгөө тэр пензийг сонсон чинь тэр Карлсон гэдэг дууных нь эхлэл нь яг тэр нөгөө Yellow River гэдэг тий яг тэр дууны эхлэлтэй адилхан байсан гинэ. Тэгэн гутал нөгөө нэг Веселые ребята хамтлагийн тэр Карлсон гэдэг дууны тэр нөгөө пензийг соёлын яамны главлитэд сонсгосон баг. Манай нөгөө нэг ах те хамтын харилцаанд орны хамтлагчин ийм дуу дуулаад тэр нь одоо тэнд газар аваад ингээд байна. Тийм учраас энэ дууг ингээд Монгол дуулахад асуудал байхгүй дахиад хараад өгөөч гэгээд тэгээд нөгөө нэг шинийн гуравны сар шиг ширвэ дарсан хөмсгтэйгээ тэр дуу чин батлагдаад тэгээд бидэнд ирсэн байх нь байна. Цаанаа бол ийм л юмуд их юм болж иж. Соёл эрдэнэ улсын филармонийн харьяа төрийн хяналтаар байдаг учраас юу дуулах бүр үсээ яад суулгахын хүртэл дээрээс нь заадаг. Төрийн чуулга байтугай гудамжаар явж байгаа залуучуудыг хүртэл шоглдог байсан ийм үе. Тэр үзэл суртал гэдэг үе. Соёл эрдэнэс хамаагүй өмнө 100-аар найз мэд сайхантай хамтдаа Тарпицэн Дженс тэгээд нилээд урт үстэй ихтлгүүт орж исэн гинэ. Тэгсэн чинь баахан цагтаа явж ирсэн бариад авсан гинэ нөгөө хоёрыг. Тэгснэ энэ гурван давхны өссөн рүү орно гэдэг. Ихтлгүүрийн гурван давхарт өсч чинь тэгээ ойдолчин байдаг байж л та. Дагууж оронгуутлаа нөгөө хоёрыг та нар барууны хөрөнгөтний үзэл сурталыг даган дөөрөөлөө гэд үсийн тожидлан зассан гэж нэг урт өстэй багт нь. Тожидлан засаад өмдийг нь хассан удаатай гэдэг. Энэ мэтэр нөгөө нэг одоо юу гэдгийг те тэр үзэл суртал тэр хүйтэн дайны үе чинь ингэж одоо нэг залуугийн үсээ засуулах эрхэнд хүртэл ингэж халддаг байсан ийм үе. Тэгсэн чинь тэр үед 100-аар яаж ийм нийгэмд амьдрах юм бэ те дээлгч ш тэгээд одоо найз нөхөдтэй тэр хүмүүстэй ярьж хэлдэг байсан байгаа. Бид нар ингэж амьдрахгүй те дуу хөгжим эрхчлөө ийм гэдэг юм чи ондоо гэд. Тэгэхээр өөрийнх нь хөвдөсөндөө тэр нэг юм тэр зүйлийг нэг юм эсэргүүцээд байгаа тэр зүйл тэгээд тэр нөгөө нэг өөрийнх нь хобби хөгжим болсон тэр хөгжим те энэ болгоныг ингээд өөрт нь цаанаас амьдралд нь өөрт нь өгөөл байсан гэсэн үг. Бүр арьсаар хөдөл мэдэж гин гэсэн үг байхгүй. За улсын филармоны намын үүрийн дарга Зангад 100-аар хоёрын хооронд үүссэн үнэн худлын зааг үзэл бодлын эртний зөрчил 1978 оны сүүлчээр хурдсаж даамжирлаа гэж. Жүүдигийн хөгжмийн зохиолын мэргэжлэр одоо жүүдийг хөгжмийн зохиолчийн мэргэжлэр гадаадд сурах хүслээ удаа дараа тавиад ахт нь хүлээж аваагүй. Тэгэхээр энэ бол одоо тэр улсын филармоны намын үүрийн дарга марга гэдэг тэр хүмүүс одоо хаалт тавьж энэ хүмүүсийг гадагшаа явуулаагүй л гэсэн үг. Хэрвээ жүүдийн мэргэжлийн хөгжмийн зохиолч хүлээн зөвшөөрөгдөд батлагдчих юм бол тэгэх юм бол хүсснээрээ энэ дуу хөгжмүүдийг хийх эрхтэй болно. Гэтэл тэр хүнийг бол явуулахгүй хааж боогод хориодох. Ингээд 100-аар улсын филармонийн захиргаа уран сайхны зөвлөлд гомдоод дургуутсаад 1978 оны нэгэн өдөр чуулгыг гаднаас нь хаалгана хаасан баг. Тэгэхээр соёл эрдэнэ чуулгаас ингээ гараа явцсан гэсэн үг те. За хоёулаа хамтран ажиллагч ярив. За тий. Гэхдээ энэ хүн хаалгыг гаднаас нь хааж байгаа нь өөрийнхөөрөө нөгөө тэмцлээ явуулах гэж замыг сонгож байгаа. За бид аз жаргалыг үйлдвэрлэдэг Moncondi брэнд өнөөдрийн дугаарыг мэдтгэж байна. За Moncondi брэнд нь шар сүний амттай Dashira гэдэг шинэ амттнаа зах зээл гаргасан байгаа юм байна. За энэ нь болохоор шар сүний хатуу чихрийг зөөлөн 99 чихэр болгоцсон гэсэн юм билээ. Одоо энэ биш үү? Манай хин менежер золоо үйлдвэр дээр нь очиж үзсэн гинэ. За. Тэгээ яаж хийж байгааг нь харсан. Яг л шар сүгээ ингэж юу ягаал сүгээ хатгаал тэг ингээд яг гаргаж авт юм гинэ. Тэгэхээр энэ бол одоо хуурамч биш яг оригинал одоо юу гэдэг вэ? Органик юм бүтээгдэхүүн. Энэ ч л одоо ондоош шүү дээ тий. Тэгээд Moncondi-гийн ч гоё бас харуул энтертэй шоколад энтер гаргацсан тий. Нэг хэсэг манайхан нөгөө ийм л дээ. Ямар нэгэн юмыг одоо саяны яг энэ рок хөгжмийг те боож хааж гэдэг шиг ингээд чинээнд нь хүртэл ингээ бүр ингээ хавчиж татчих байгаа те. Эрзэн хүртэл ингээ татаж байгаа тавихлаар яг ихний гаралт нь маш хүчтэй ингээ хуттай гардаг шүү дээ те. Яг тэрэн шиг одоо манайхан юу гэдгийг 90-ад оноос хойш гэдэг юм уу те. Тэрнээс өмнө ингээ юу гэдгийг ингээ барууны олон төрлийн бүтээгдэхүүн харахгүй байж байгаад хавчиж жагаад тав тавихт нь өстой нөгөө нэг юу дутаагаа яасан бүр. Хаанхын юу те мөнгөн л байдаг бол төрөл бүр юм авч болохоор болсон. Тэгээд хэрэгэлсэн. Бид нар одоо 20 30 жил хэрэгэллээ тэр болгоныг. Гэхдээ явж айлаас ирэхээр авдраа ухаа гэдэг зүйлийг одоо л ер нь ойлгож байгаа байхгүй. Тэгээд өөрсдөнд маань бидэнд байсан, монголчуудад маань байсан тэр зүйл юу вэ? Тэрнийг одоо шинэ үеийн тэр технологид нь хослуулад зах зээл дээр гаргаж ирж байгаа. Энэ өөрөө нөгөө нэг
юу гэдгийг Монгол ирэнгуутлаа барбарис л иддэг те. Монгол айлд юу гэдгийг нэг Япон хүн Монголд ирээд те. Танаа гоё одоо үндэсний чинь гоё юм идэж үзье та гэхэн урдаас нь ааруул гаргаад 50 эсвэл барбарис гаргаад явахаар энэ орс чихрийг чинь бид нар иддэг шүү дээ те. Танаа яг өөрсдөө чинь чихэр айл юм бэ гэхлээр бид нар таг суучих гад байсан ийм үе одоо ард хоцорсон л гэсэн үг. Биднэрт одоо шас үгээрээ чихэр хийж гин одоо юу гэдгийг те тэмээнийхээ одоо хооронгоор чихэр хийж гин гэх мэтлэн ингээд ер нь бол бидэрт байгаа юмнуудаа эргүүлээд шинтгэхэд шин зүйлтэй хамтдаад гаргаж ирээд байгаа. Энэ нь их гоё байгаа. За Шира бол одоо бүх худалдааны төвүүдээр худалдалж байгаа. За сүлжээ дэлгүүрүүдээр зам баруун дөрвөн зам 5 шарт байдаг боосог явуулахаар худалдалж байгаа юм байна. За мөн Монконди гэдэг фэйсбүүкийн хаяг байж байгаа. Тэрний чатботоор холбогдоод онлайнаар захиалаад өргүүлж авах боломжтой юм байна. За тэгээд ер нь үндэснийхээ үйлдвэрлэлүүдийг ер нь тэнцсэн дээр шүү дээ. Тий. За баярлалаа. За баярлалаа. За тэгэхээр одоо ингэж штэ энэ хүнийг харахаар багаасаа тэр юу гэдгийг те тэр хүмүүс нь бүгдээрээ хөгжим рүү энэ хүнийг чиглүүлсэн. Өгөөдөл нь бүр ингээ гэртээ байнга сонсдог зүйл нь мэрэгжлийн сонгодог төгсөнд тоглодог ахын ч байна те. Тэгэл хөгжим зохиодог ахын ч байна. Тэгээд энэ хүний хувьд бол одоо ингээл гадна дотноос найз нөхдөөөс аав ээж ах нараасаа ингээд аль болох тэр хөгжмөд сонсчлоо. Гэхдээ нэг юм даруулганд орол байгаад байгаа. Өөрийнх нь хувьд тэр гоё хөгжим хувцсамнараа тэр юмуудыг өмсөд ингээд явхлаар те тэр хөгжим сонсоод явхлаар шууд гудамж явж хахад нь хүртэл байрж аваад үсийг нь баг хусаа ичдэг. Тэр өмнө томдыг нь ураа ичдэг те ийм юм өмсөөлөхгүй гэдэг үзэл суртлын ийм том юмд байгаа. За тэгвэл энэ ганцхан залуу одоо юу хийж чадах юм? Сая тэгээд яг тэр нөгөө нэг улсаас хүлэмжшөөрөгдсөн тэр соёлынх нь те чуулгад нь ороод тэрүүгээрээ дуу хөгжмөө бас ингээд хүрэх гээд үзлээ шүү дээ. Тэр рок хөгжмийг хийх гээд үзлээ. Гэтэл бас цаанаас нь ингээд боолт хаалт байгаад байдаг. Тэгвэл намайг хүлэмжшөөрүүлэх юм бол би тэр сургуульд нь яваад сураад ирье те намайг явуулаад өгөөч гэхэр явуулдаггүй. Ингээд бүр ингээд гар хөлийг нь боохын хэрээр боогоод ингээд болохоо байл. Одоо хүн яах вэ гэхээр өөрийнхөө л тэмцэнэ гэсэн үг. Өөрөө юу хийж чадах юм бэ тэмцэнэ гэсэн үг. Ямар ч сан энд болохгүй мэн гэ хаалгыг хаачлаа. Өөрөө эргүү тэмцэхдээ яг түрүүний миний ярьж байгаа хийсэн шиг те. Татад татж байгаа тавьж байгаа тэр ирчтэй юм шиг те. Одоо ингээд байх боломжоор ингэн. Магадгүй зарим тохиолдолд нөгөө өөрийнх нь хүсэж байгаа чиг рүү харж өгөхгүй нийтээрээ хэдэн 10 жилээрээ яг уягдаад угаагдаад давтагдаад ингээд суудсан байгаа. Тэр тарих сэтгэлгээг задлан гэдэг хийцэн. Яг тэгвэл рок хөгжим дугуйг гэдэг ихлээр яг энтэй адилхан те одоо юу гэдэг юм яг үндснийхээ хөгжмийг гэдэг юм уу баян монголжуулгаач гэдэг юм уу соёл эрдэнэ дуундаг ч гэдэг юм ингээд сонсоо суудсан хүмүүс рок хөгжим дугуулахаар нөгөө чөтгөрийн хөгжим гэдэг шиг те наа чин ийм юм биш энэ ч өстой тийм юм гэсэн маш их хүмүүс байгаа. Тэнд нь угаагдсан залуучууд зөндөө байгаа. Тэгвэл тэднийг яаж энийг ойлгуулж хөдлөх юм? За яг энэ хэсэг нь болохоор өөрөө энэ эрхчлөө хүсээд байдаг. Тэгээ соёл эрдэнэ гэдэг тэр хайрцаг өөрийнх нь дэндүүд авч байсан. Гэхдээ соёл эрдэнэ хамтдах тухай маш олон гоё дуунуудыг хийж өгч ард түмэндээ үлдээсэн байна. Одоо цаашаа юу яах вэ гэхээр жинхэнэ тэр рок гэдэг хөгжмийг тэр дундаа энэ авангард өнгө өөрөө тэр авангард өнгө за психодолог психодиалог гэхэр ч одоо юу гэдэг юм дэ нэг юм сэтгэлгээний хувьд гэдэг юм уу те нэг юм авангард нэг юм өмнө нь байгаад байгаа зүйлээс арай шинэ одоо нэг юм хийх гээл ингээл одоо тэмүүлээд юм турших хүсэлтэй байгаа гэсэн. За ингээд нийтийн аж ахуйн үйлчилгээний соёлын ордон буюу арай өөр чөлөөтэй газар нэг хамтлаг байгуулж байгаа. Тэр хамтлаг нь мөнгөн хүрхрээ гэдэг нэртэй. За энэ хамтлагт болохоор нөгөө нэг яг өөрийг нь тэр хорж богоодсон главлитестэй холдсон тэгээд жинхэнэ утгаараа тэр салбартаа тийшээгээ одоо юу гэдгийг өөрийнхөө нөгөө нэг орилоныг хийж эхэлнэ гэсэн үг байхгүй. За тэгээд өөрөө рок хөгжмийг тоглож бүтээж тийшээгээ буюу главлит руу буудаж эхэлсэн байна. За мөнгөн хүрхрээ бол Монголын анхны жинхэнэ рок дугуйлтыг гаргаж ирсэн хамтлаг зүй ёсоор мөн. За тэгэхээр мөнгөн хүрхрээ анхны тоглолтоо одоо хийх гээд одоо анхны тоглолтоо хийх гээд бүр ингээд зориулж плакат хэвлүүлж байгаа байхгүй. Хэвлүүлээл нөгөө плакат аваачаал гадуур ингээд наагаар магаал ингэхлээр тэр өдөрт нь хуулаад авчихна. Маргааш өглөө нөхөд тэр шөндөө байхгүй чинь маргааш өглөө нөхөд байхгүй. Ингээд тэднийг тоглолтыг нь хийлэхгүй байгаа. Бас л те хааж богоод л байгаа хэлбэр. Тэгсэн ч гэсэндээ наагаад холдох хооронд нь ганц хоёр хүн хаачдаг. Тэр хүмүүс нь амнаас ам тавьжаад ярьцдаг. Ингээд ерөөсөө 1979 оны 12 дугаар сарын эхээр барилгачдын соёлын ордонд тоглолт хийх гээд. Тэгсэн чинь тэр тоглолтын бүр тоомгүй их үзэгч, төсөөлж байгаагүй их үзэгч, билеттэй олон мянган залуучууд цуглдсан. Тэгсэн чинь тэр тоглолтын үеэр нохоотоо цагдаагийн байгууллага ирээд одоо зохицуулт хийгээд гал командынхан ирэнгуутлаа тэр гал командын нөгөө нэг гал унтраадаг ус шүү дээ тэр усаа цацаж хүмүүсийг бүр тарааж исэн. 12 сар үстэй. Тий. За ингэж хүртэл ерөөсөө нөгөө нэг болохгүй энэ тоглолтыг хийлэхгүй те ингэж болохгүй гэдэг юм хийж байгаа. Байгууллагад жил гаруй болсон хамтлаг гэхэд дэндүү чадварлаг байсных нь. За мөн дээрээс нь тэр үеийн сонсогчид дараагийн тэр шин зүйлийг хүсээд энэ зүйлийг мэдрээд байсныг нь бол баталгаа нь энэ. За ингээд анхны дуунчнаар хурлаатын төмөр
За Пүрвэ, Чимэг сайхан бас багшийн сургуулийн 4 охин дуулж исэн гэдэг. Тэр 4 охины хөдөлгөөн гэж ёстой бүр янзтай гэж байгаа. Дээрээс нь гитарчт нь хоёулаа гам болд гэдэг 2 хүн байдаг. Тэгээд даралтад хөгжимчнүүд нь даваад орж, бөмбөрчн нь дааган болд. Тэгээд 50 мянгатын шар инхээ зэрэг энэ хөгжимчд те бөмбөрчд ингэж хамтарч энэ хамтлагийг байгуулад ингэ тоглож исэн гэдэг. За нийтийн аж ахуйн үйлчилгээний яамны туршлага шинжилгээний институт гэж байгаа юм. Яагаад энэ газар ингэж хамтд очиод байна гэхээр тэнд чинь нөгөө нэг бөмбөр, бас гитар, сойл гитар юу гэдэг нь те одоо энэ клавш гэдэг чинь те энэ минь гэдэг хөгжимчин Монгол цөөхөн гэдэг газар байдаг л учраас энэ газрыг одоо харж очиод тэр хөгжмийнхэн зэмсгүүд нь байгаа учраас тэрний дэргэд хамтдаа байгуулагдаад байгаа юм. Тэгэхээр соёлын ордонд болохоор мэрэгжлийн хэмжээний хамтлагийн хөгжим байдаг хэрнээсээ хав дараад өгдөггүй байсан. Тэгээд шүн нууцаар тэр хөгжмийг сонсдог нэг одоо яг хамгаалагч байдаг юм уу тэр ордонд ажилладаг хүн ч байдаг юм уу тэдэгтэй тохиролцож жагаад нууцаар нөгөө хөгжмийг зөөдөг шүн. Тэгээд аваачаад бэлтгэлээ хийдэг юм уу те тоглолт инээдрээ юм хийчихэд буцаагаад аваачаад цэвэрлээд яг байсан байранд нь тавьдаг. Зун дээрийн бас нэг авах чанар гэх юм бол нөгөө өөрөө маш хариуцлагатай хэлсэндээ найдвартай хүрдэг. Тэгэхээр одоо нөгөө нэг соёлын газрын хөгжмийг нь тэнд байгаа тэр хөгжмүүдийг нь аваад би яг найдвартай авчирнаа л гэсэн бол яг үнэхээр авчир тавьж чаддаг. Ингэж ч тэр рокийн одоо эхлэлийг Монголд асаагаад байгаа юм. За ингээд Жүүдигийн хувьд болохоор бас зүгээр нэг ая зохиогч биш. Тэр бол ийм төмөр гэж хэлж болохгүй маш тийм хатуу удирдахч байсан гэдэг. За ийм юмд ороос эхлэлийг тавьдгийг бид нар мэднэ. Ийм юмнаас хүмүүсийг нэг чиг рүү харуулдаг гэдгийг бид нар мэднэ. Тэгэхээр одоо нөгөө хөгжмөд автаад дууны хөгжмөд автаад ингээ бөөнөр ингээ хичээлээ сууж ангууд нэг нот алдтал юм бол зүгээр тэр бол зүгээр дайм болдог. Тэгэл нөгөө хүндээ маш өндөр хариуцлагыг хүлээлгдэг тий. Одоо чи яг ингэх ёстой гэсэн. Тэгээ тэрнийхэн дагуу тэр хамтлагийн дуучид болон хөгжимчд нь хүртэл яг тэрнийхээ дагуу үнэхээр нэг дууг өдөрт 10-аас 20 удаа тоглолдог. Бүр ингээд нүдэ ханаад юу гэдгийг нота харахгүй юу гэдгийг бүр мэдрэхгүй байсан ч гэсэндээ ганцаараа тоглож байхдаа хүртэл алдахааргүй хэмжээнд болтол нь тэгэж өндөр бэлтгэлийг одоо шаардаж хийлгдэг ийм байгаа. Тэгээ өөрөө ч бас нөгөө нэг юм залуучууд дундаа нэртэй бас атман хүн уучраас те түүний үгнээс гардаг хүн байхгүй байж. За гол нь баасанд орж ирсэн нэг дуучин байгаа байхгүй баасанд орж ирээд. Тэгсэн чинь энэ дуучныг ирээд нөгөө нэг бэлтгэлээ хангаад дуу ингээд дуулаа байж ирсэн юм. Тэгсэн чинь нөгөө бүр ингээд дуулж жагаад алдаж малдаад те ингээд исэн юм л да. Тэгсэн чинь ерөөс нөгөөд чинь гүйж чингуутлаа сэрээ шүү дээ те. Сэрээ аваад ингээд хоолонд нь тулгсан гэж. За чи одоо яг тэр нөгөө дуурах гээд байгаа те тэр өнгөнд хурж дуулж чадахгүй л байх юм бол те багийн сэрээ чиний үзүүрч орно шүү л гэж баг сүрдүүлж байгаа байхгүй. За ер нь бол ингээд яг ингэж одоо сүрдүүлсэн гэдэг байгаа шүү дээ те. Ер нь бол зүгээр ингэж айлгаал одоо юу гэдэг ингээд байгаа те. Ингээд байгаа хэрнээсээ тэр дууч нь хин бэ гэхээр баасанд орж гэж энэ хүн бол яг тэгж бэлтгэл хийснийхаа одоо юу гэдгийг үр дүнд гэх юм уу те ингэж өндөр одоо шаардлагатай дуулалт хийжсэнийхаа үр дүнд Монголын pop rock хөгжмийн хамгийн хүчрхэг хоолоонуудын нэг болсон гэж хэлэгддэг ер нь. За ингэж тэр нөгөө нэг бүр юм шин юмыг замын татахын тулд те ингэж тулж ингэж одоо юу гэдгийг хүнд гараар гэдэг юм уу юм хариуцлагаар бас байхгүй болохгүй байсан тийм цаг үе юм байлгүй те. За тэгээд нөгөө өөрийнх нь хэлээд байдаг юм нь хамтлаг гэдэг бол те би ганцаараа тэр хөгжмийн зохиогоод гэдэг юм уу дуулаад байгаа даа биш. Энэ дуучин тэр дуу гаргаад байгаа даа биш ээ. Бид нар бүгдээрээ яг зэрэг мундаг байхыг тэр хамтлаг гэдэг юм шүү. Тэгэхээр одоо жишээлбэл дуучиндаа хүрх хэмжээний гитарыг шаарддаг. Тэр гитарчиндаа хүрх хэмжээний тэр одоо тэр бас дууралтыг шаарддаг гэдэг ч юм уу те. Ингэж өндөр шаардлагын дор явсаар хагаад энэ мөнгөн хүрхрээ гэдэг хамтлаг бол маш богино хугацаанд бүр ингээд маш хурдтайгаар гарч ирсэн байдаг юм байна. За тэгээд 100 даруул хамтлагийнхаа бүх боломж чадварыг хүч хэрэглээч болов шавхан гаргаж чаддаг ийм удирдахч байсан гэдэг. Тиймдээч ийм хөгшин залуу гэлтгүй бүгд л тэр Жүүдигийнхаа үгийг те бүгд дагдаг, үйл хэргийг нь бүгд дагдаг ийм хошуучлагч гэдгийг нь мэддэг түүний араас хамтдаа хийж үтэж ирсэн. Ийм байгаа. За тэгээд түүний араас бол нэгэн удаа хүүхдийн паркийн Дөмөн гэдэг хамтлаг гитарчин хэрэг болоод нөгөө нэг гитарчныг нь гуйгаад аваад явсан юм л да нэг гамболтыг нь. Тэгсэн чинь нөгөө Жүүдий чинь тэгж гинэ. Зам бацаа мэн гэдэг нөгөөдөө наад хүнээ арх уулгах юм бол те тэр чигт нь бүтэн сар уух мөнгийг нь тоо. Та нар өөрсдөө гаргаад даагаарай. Наа чи уугаад явах юм бол бүтэн сар алга болчихдог шүү. Тийм учраас та нар тэгүүлэхгүй надад яг бүтэн эргүүл авчиж өгөх ёстой шүү гэд. Тэгээ нөгөө хэдэнсэндээ яг нөгөө нэг хүнийг авч яваа те тоглолтын хийлгчээд буцаагаад яг ингэж барьж явсаргаа авчираад Жүүдэд нь хүлээлгэж өгч ийсэн. Гэх юм бидчлээ. Тэр үед бол бас манад нөгөө нэг юу гэдгийг бас арх мархийг бас сайхан уудаг байсан. Үе бохоо аргагүй. За тэгээд 1900 за ер нь бол монголчуудын
80% нь энэ рок гэдэг хөгжмийг төдийлөн мэддэггүй байх үед те энэ урсгал чиглэлийг хөгжүүлэх гэж хичнээн зүтгэсэн одоо юу гэдгийг тэр 100 дайр гэдэг хүнээс маш их бүтээлүүд гарсан. За тэн дээр бол тэр бүтээлүүдийнх нь одоо ингээд юу гэдгийг нөлөө орсон гэдэг юм уу те хамт бүтээж явсан улсууд гэх юм бол мэдээж соёл эрдэнэ хамтлаг байна, мөнгөн хүрхрээ хамтлаг байна. За харш одод хамтлагийн өнгө төрхөөс тод том руу харагддаг. Яагаад гэвэл энэ хүн чинь анх тэр дуу хөгжмүүдийг хийгээд ийм урсгал ийм жиглэл байдаг болсон гэж байдаг юм а гэдгийг хүмүүстээ задлж өгөөд тэр залуучууд нь хаашаа очих вэ гэдэг очих газар байхгүй. Мөнгөн хүрхээрөө тэр 100 дайрлуу тэр жүв дөрүүл тэр залуучууд очдог дуу хөгжим дуртай учраас бүгд сугалдаг. Тэгээд бид нар ийм хамтлаг болох гэсэн юм а. Бид нар нэг ийм хийж үзэх гэсэн юм а гэдэг тэр бүх зүйлээ жүүдид ярьдаг. Жүүди та нар энэ чиглэлийг ингэж барьж яваарай. Энэ гэдэг чинь ийм дууралттай, ийм учраас те ийм өнгө аястай, ийм стилтэй учраас ингэж ялгагддгийн шүү. Энэ бүх одоо чиглэл суурийг нь жүүди тавьж өгч ийж. За тэгээд жүүдигийн залуу авьяаснуудад их илэгтэй байдаг. Тэгээд тэр хамтлагуудыг маш их дэмждэг, чадах хэрээрээ дэмждэг. Буюу ялангуяа ингээд нөгөө хөгжим байхгүй шүү дээ тэдэрт чинь. Гитар тоглохоор гитар нь байхгүй байхгүй. Ирээд тэр нөгөө цахилгаан хөгжмийн гитар дээр ирээд бэлтгэл хийдэг. Нөгөө залуучууд нь та нар бэлтгэл хийхээ. Эндээс та нар ингээд хөгжмөд тоглоод ав гэж тэр залуучуудыг дэмждэг. Тэд нар цаашдаа одоо нөгөө маш их хамтлагуудыг төрүүлэх тэр залуучуудыг дэм болгож өгсөн байна. Хөгжил төв нэмэр харуулсан. Тий. Тэгээ бүр жүүд өөр ингэдэг байсан. Энэ хүүхдүүд те та нар хар энэ хүүхдүүд бол ирээдүй яг гэвэл бидний үе хавждаж боогдоод хаалгаад тэр үзэл суртлын юмд ордог байсан. Энэ хүүхдүүдэд ядаж тийм юм байхгүй. Бид нар тэгэж болох юм болов уу гэж боддог байхад эднэр болохоор те бид нар тэгэж болно гэдэг бодолтойгоор гарч ирж байгаа залуучууд. Тэгэхээр эднэрийг дэмжих ёстой. Эднэр бол ирээдүй гэж хэлсэн. Тэгээд Айсын салхи гэдэг тэр хамтлагийнх нь маш их урам зориг өгч ийсэн. Харан хамтлагийнх нь Жүүди өөрсдийн ах мэт те хүндлэгддэг. Тэднийг анх рок тоглож эхлэх үед нь Жүүди. За дүүнер минь те залуучууд минь та нар л жинхэнэ рок тоглох ёстой шүү гэж харан хамтлагийнх нь захиж хэлж ийсэн. Өнөөдрийн харангад уншиж өгсөн баг хэмрийн сан гэсэн үг байхгүй те. Тэгэхээр өмнө нь байсан тэр ах нар нь өөрсдөө нь хүлэмжшөрөө та нар жинхэнэ рок тоглож болох юм шүү гэж тэр хүүхдүүдэд энд нь галыг асааж ийж. За тэгээд 100 дайр бол одоо мөнгөн хүрхрээгээс одоо замаа салаад дараагийн үеийнхнийхээ явах замыг цэвэрлэж өгсөн жинхэнэ пионер гэж дурддагддаг. Айсын салхи өөрийн хөгжимгүй учраас мөнгөн хүрхрээ соёл эрдэнэ айзам хамтлаг дээр очиж бэлтгэл сургалт хийдэг байсан. Тэр дундаас 100 дайр тэднийг хамгийн их дэмжиж мөнгөн хүрхрээ хамтлагийнхаа дэргэд сайн дурын хамтлагийн үндсэн дээр авч ажилуулж ирсэн. Ингээд Айсын салхигийн бэлтгэл сургуульд тогтмолжиж 1986 онд олон улсын найрамдал цусланд анхны тоглолтоо хийдэг. Гэх мэтчлэн. За тэгэхээр бидний дунд нэг яриа байдаг аа. За урлаг, рок хөгжим, рок старууд те. Мэдээж энэ хүмүүс бол маш их зүйлсийг үзэж, урд нь гарч, алдаж онж явдаг аа. Тэгэхээр энэ замаар явах юм бол болдгоо, энэ замаар явах юм бол болдгоо гэдгийн бодит туршлага нь тэр хүмүүс болж харагддаг. Тэгэхээр 100 дараа буюу энэ Жүүди гэдэг хүмүүс маань амьдралдаа ганц урлаа алдаж шоронгийн хаалга татсан дүүхтэй байт юм байна. 1981 онд танхаан хэрэгээр аавын хаалга татсан. Ингээд зүүн хараагийн бэрэлхийн 20 хангад 8 сар суусан баг. Тэгэхээр 100 дарын авиас бэлэг хүнлэг нийт чанарыг хүндэтгээд хорхихон түүнийг хар бор ажилд нухлуулахгүйгээр цайны газартаа туслах тоогоочоор ажиллаж ирсэн. Жүүди бэрэлхийн шоронд байхдаа авиаслаг хідэн уран бүтээл урлаг дуртай хэдийг нь цуглуулад арай л хамтлаг байгуулчихав. Гэхдээ тэр хорход Жүүдитэй хамт байсан хоригдлууд төмөр хүүгийн шүлгээр хийсэн эхийн сэтгэл гэдэг дуу байнга шахуу дуулдаг байсан гэдэг. Ингээд Монголын рокийн загламалсан эцэг 100 дайр төрөөс ямар нэгэн өндөр цол хэрэгэм горилж явсангүй. Жүүди амьд ахуйда бүтээлээрээ ард түмнийхээ хайрыг хүлээсэн жинхэнэ ардын уран бүтээлч нь болцсон байсан. 100 дайрыг нас барахаас ердөө жилийн өмнө түүнийг төр санаж хамгийн сүүлийн сэтгэлийн жиргүү тоглолтын дээр нь соёлын тэргүүний ажилтан гэдэг цол тэмдгийг хүртээсэн баг. Тэгсэн чинь тоглолтын хүлээн авалтын дараа найзууд нь одоо явж байгаад нэг найз нь ууттай хувцсыг нь гээцсэн гинэ. Тэгсэн чинь энэ өөрөө хувь тавилангийн егөөдөлж байж мэднэ гэж. Яагаад тэгэхээр соёлын тэргүүний ажилтны тэмдэг 100 дайраас ичсэн байж магадгүй. Гэтэл тэр хайсан хувцсан дунд нь найзынх нь бэлгэлсэн юм силкэнд гялтгансан зангиа байсан гинэ. Гэтэл тэр хүн соёлын тэр тэргүүний ажилтан гэдэг тэр тэмдэгэ биш тэр нөгөө зангиагаа хайчлаа гэдэгт илүү их харамсаж суусан баг. Энэ үгээр юу гэж дүгнж болох юм бэ гэх юм бол 100 дайр тэмдэггүй байхдаа л аль хэдийн тэр цолыг аваагүй байхдаа л аль хэдийн Монголын рокийн хаан болцсон байсан шүү дээ. Тэгээд тэр ингэр дээр нь гялцах зангианаас нь илүү тэр нөгөө нэг соёлын тэмдгийн тэрүүн ажлын гэдэг юм уу тэр зүйл бол хоцорцоон байсан гэдгийг илэрхийлээд байгаа. За ингээд 1990-ад оны сүүл
монголчуудын нэгэн адил Жюдигийн амьдрал ч гэсэндээ эгцтэй үе тохиолсон. Оросын Перм хотод 8 хийж байсан эхнэр хүүхэдтэйгээ уулзахаар очоод удалгүй биеийн тав гүрхэж нутгаа зорьсон тэр. Түүний ажил явдал дээр Монголын рок попын бүх хотод цугларсан байж таарна. Харин Дашин Мунда гэж Жюдигийн үеийн нэгэн атман байдаг. Гэсэн чинь тэр Мунда болохоор Жюдитэй тийм юу гэдгийг сайхан харилцаатай найзууд байгаагүй. Нэг нэгнийгээ үздэггүй. Ер нь бол ийм хоёр талд байсан атманууд л гэсэн үг. Тэгсэн чинь нөгөө Дашин Мунда нь одоо Жюдигийн байрных нь подвалд нь очиод гэрэл асаацсан. Хэдэн өдөр ноцолтжиж боржин чулуун дээр 100-ын 100-аар 1952-оос 1998 он гэж товоолгон сийлсэн байдаг. Дашин Мунда багаасаа 100 дартай сөргөөцөлд нь тэрсэлдэж өссөн хон чон болох хэмжээний хүмүүс. Гэтэл 100 дарийнхаа шарлын чулуун дээр нэрийг нь сийлнэ гэд өөрөө хүрээд ирсэн гэдэг. Мундагийн цогсон боржин чулуун цаг хугацааны явцад илэгдэж болохч 100 дарын зүрх сэтгэлээс гарсан хөгжим хязээж тасраагүй. Монголын рок попын соёлтой атман сод бэлэгт хөгжмийн зохиолч 100 дар буюу бидний Жюди хэмээх хүний талаар бид өнөөдөр дурслаа. Үнэхээр сайхан түүх юм байна ш. Одоо зүгээр манай бидний үеийн ч юм уу биднээс дээш ахнаар жишээлбэл Камертоны тэр хүлээлт гэдэг дууч гэдэг юм уу те. Одоо энэ хүний бүтээсэн олон дуу одоо соёл эрдэнэ хамтлаг дууллаа, одоо мөнгөн хөрхрөө хамтлаг дууллаа, бусад хамтлагуудын ч гэсэндээ дууны хөгжмүүдийг нь бичиж өгөөд, үгүүдийг бичиж өгчсэн түүхүү зөндөө юм байл. Энэ хүний дуунуудыг би ингэж хасаагаад харах юм бол өнөөдрийн хүртэл манай залуучууд шинжлэн дуулсаар байгаа те. Одоо тэр нөгөө хамтлагууд шинжлэн дуулсаар байдаг. Дуу хөгжим гэдэг чинь тухайн нийгмийнхээ бас нөгөө нэг юуг аваад үлдсэн байдаг. Бид нар өнөөдөр судлахдаа заавал жишээлбэл сэтгэлийн жигүүр гэдэг дууны тэр дууралт эргээстэр хөгжим өнөөдөр ямар задлаад харах юм бол за тэр үед те иймэрхүү хөгжим зонхилдог байжээ. За яагаад зонхилдог байсан гэд харангуут нөгөө талд нь за тэгвэл соёлын яам болон те ийм галвилет гэдэг ийм юм байжээ. Энэ галвилет яадгийн гэхээр ийм юмар дарддаг байжээ. Гэтэл тэр мөнгөн хөрхрөө гэдэг хамтлаг тухайн үед байсан шүү дээ. Гэтэл тэр хүний тэр дуунаас яагаад барууны тэр одоо рок хөгжим, рок урсгал гэдэг ч юм уу те бид нар чинь тийм юм мэдгүй байхад яагаад энэ тэгвэл бас регистр дууралт энд гараад ирв. Энийг хэн бичсэн гэдээ хайхаар цаана нь энэ хүн л байж идэг. Энэ хүн олон залуучуудын зүрх сэтгэлд өнөөдрийн бидний рок гэдэг хөгжмийн суурийг тавьсан учраас Монголын рок хөгжмийн загалмайлсан эцэг гэж дурсах нь зүйтэй. Надтай бол одоо энэ олон одоо рок хөгжмөөр дуу уран бүтээл хийсэн энэ хүмүүс тэр хөгжмөд хайртай хүмүүс бүгдээрээ л одоо хүлэмжшөөрөх бах. Санал нэг байгаа бах. За баярлалаа ганаша. За баярлалаа. За өнөөдрийн дугаарыг маань чанартай амьдрын өрөөтэй Morton Residence болон бид аз жаргалыг үйлдвэрлэдэг Moncondi брендинг Shira шарсууны хамтдан ивент тэтгэлээ. Нэвтрүүлэг маань та бүхэнд YouTube-ийн од өндөр суугаар болон NTV телевизээр 83.3 170 стелгоны од өндөр радиогоор хүрсэн. За дараагийн дугаараар уулзъя. Баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүй мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Худлаа өвчлийн банкны дансага 4191 Тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.